Сайн байцгаана уу? Өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр бүгдээрээ маш гоё сонирхолтой сэдвийн талаар ярилцгаа сууж байна. Хүн болгон дотроо хизээ нэгэн цагт те хүүхэд, хөгшин, залуу бүх хүмүүс хизээ нэгэн цагт амьдралын утга учир юу юм бол ертөнц хэрхэн яаж үүссэн бол гэдэг талаар ингэж өөр өөр гисэн бодол, эргцүүлэл те итгэл, үнэмшил, сүсэг бишрэлтэй байдаг. Эсвэл бүр зарим хүмүүс нь те энэ талаар бодлоо гэд миний амьдралд ямар хэрэгтэй юм гэд огт энэ талаар ошууд хүмүүс ч гэсэн бас байгаа. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ би та нартаа амьдралын утга учир болон ертөнц хэрхэн үүссэн бол гэдэг талаар би ямар бодолтой, ямар одоо итгэл үнэмшилтэй байдаг талаараа хуваалцъя гэж бодлоо. Тэгээд энийг тайлбарлахын тулд нэг симуляцийн онол гэж байдаг. Тэрнтэй ингэж холбож бас тайлбарж болох юм шиг надад санагдсан. Тэгэхээр англиар болохоор simulation theory гэдэг байхгүй юу? Тэгээ энэ талаар огт сонсож байгаагүй хүмүүс ахын бол би товчхон тайлбарлаад өгье. Simulation гэдэг нь болохоор бодит ертөнцийг дуурайлгаж хийсэн юм компьютерийн хиймэл орчин хэлдэг. Яг virtual reality гэж ярьдэн шүү дээ. Одоо metaverse гэж одоо сүүлийн үед бас нэлийн нэг хэсэг бас нэлийн юу болсон шүү дээ. Viral болсон шүү дээ тий. Хүмүүс энэ одоо simulation буюу энэ virtual reality гэдэг зүйлийг маш олон янзаар ашигладаг. Жишээлх юм бол онгоцны хэсгэгчээр сурж байгаа хүмүүс ингээ шууд онгоц жолоодох дадлага хийх юм бол маш осолтой шүү дээ. Тийм болохоор онгоц жолоодох тийм яг ийм компьютер дотор яг жинхэнэ онгоц жолоодож байгаа юм шиг тийм програм дээр ихэлж ажиллаад олон янзын даалгавар биелүүлээд тэгээд тэн дээрээ онгоцыг жинхнээсээ жолоодох дадлага хийх сертификат авдаг ч юм уу. Эсвэл цаг уурын өөрчлөлтийг тооцоолохын тулд ашиглах боломжтой. Эсвэл ирээдүг таамаглаж хамгийн боломжит одоо хувилбараар зөв шийдвэрийг гаргахын тулд энийг бас ашигладаг. Бас ингээд virtual орчин дотор ингээд яг юм хүний биеийг дуурайлгаж хийсэн програм дээр хүний биед аль эмчилгээ нь хамгийн тохиромжтой байна вэ гэдгийг одоо эмчилгээний арга барилаа сонгохын тулд ашиглах. Гэх мэт байдлаар хүмүүс одоо бизнес болон эмнэлгийн байгууллага цаг уur олон янзаар энэ simulation гэдэг зүйлийг ашигладаг. Тэгээд дээрэс нь өөр бас юу ашигладаг вэ гэхээр компьютерийн тоглоомод байдаг. Бидний хамгийн сайн мэддэг Counter Strike гэдэг байдаг. Cheetah, Sims гэх мэт ингээ яг одоо ингээд аватар нь яг жинхэнэ бодит ертөнц дээр ингээ явж байгаа юм шиг ингээд байшин руу ороод машин жолоодоод хүмүүстэй харилцан яриа үүсгээд ингээд амьдраад яваад байдаг тийм. Тэр чин бас simulation-ы бас нэг хувилбар байдаг байна. Тэгэхээр simulation theory гэдэг нь өөрөө юу хэлдэг вэ гэхээр зарим хүмүүстэй зарим эрдэмтэд хүмүүс энэ бидний амьдарч байгаа гурван хэмжээс ертөнц бол тийм бодит ертөнц биш байх магадлал маш өндөр юм аа. Энэ нь бол тийм компьютерийн програм. Тэгээ бид нар ийм компьютерийн тоглоом шиг ертөнц дотор амьдарч явах магадлал маш өндөр гэж үздэг тийм онолыг simulation theory гэдэг. Тэгэхээр бүгдээрээ өнөөдөр бидний амьдарч байгаа бодит амьдрал болон компьютерийн энэ тоглоомын virtual ертөнц хоёр юугаараа тийм адилхан байд юм бэ гэдэг талаар ярилцъя. Тэгээд энэ нь цаашлаад ертөнц хэрхэн үүссэн бол одоо хүний амьдралын утга учир гэдэг зүйл өөрөө юу юм бол гэдэгтэй холбогдоод явна. Тэгэхээр энэ бол энэ ерөнхий бичлэгийн маань part 1 энэ маш том сэдв учраас ганцхан бичлэгэнд багтаах хэцүү. Тийм болохоор би өнөөдөр энэ simulation theory гэдэг талаар ярилцаад дараагийн бичлэгээр бас үргэлжлүүлээд ярих болно. Тэгэхээр өнөөдрийн part 1-ээрээ бүгдээрээ энэ талаар simulation theory хүний амьдрал болон компьютерийн програм доторх амьдрал хоорондоо юугаар адилхан байт юм бэ гэдэг талаар ярилцах нэ. За хамгийн ихний адилхан зүйл нь бидний бие буюу одоо компьютерийн тоглоомоор ярих юм бол зөөрлөх юм бол нэг аватар байгаа шүү дээ, тийм. Бид нар ингээд Sims гэдэг тоглоомыг тоглохдоо ингээд нэг юм хүнийг бүтээдэг шүү дээ, тийм. Ийм өстэй, ийм эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу, ямар хувц өмссөн байх юм, тийм. Тэр бүх юмыг ингээд сонгоод нэг аватар бүтээдэг шүү дээ. Яг тэрэн шиг одоо тэр аватар ямар байх нь яг тэр тоглогч хүнийг бол шууд илэрхийлэхгүй те. Би эмэгтэй хүн мөртлөө эрэгтэй аватар бүтээгээ тоглож болно. Эсвэл улаан ягаан шал өөрөөсөө өөр дүр төрхтэй, Европ дүр төрхтэй тийм аватарыг бүтээж болно. Тэгэхээр энэ нь бидний бодит амьдралтай юугаар адилхан байдаг вэ гэхээр бидний царай төрх, бидний гадаад одоо үзэмж, хувцаслалт бидний хэн бэ гэдгийг огт тодорхойлдог. Миний царайг хараад энэ сайн хүн юм уу, муу хүн юм уу? Эсвэл одоо энэ хүн яг юу бодож явдгийг те ямар хуу зан аран шинтэй хүн юм бэ? Юу надад дуртай юм уу, дургүй юм уу? Юу дуртай юм? Гэдгийг нь огт
мэдэх боломжгүй байдаг. Намаа гаднаас нь хараад. Тэгэхээр бидний гадаад төрх бидрийг 100% илэрхийлэхгүй тэрэн шиг энэ компьютерийн програм дотор бүтээсэн аватар маань яг энэ тоглогч тэр аватарыг удирдах байгаа хүнийг 100% илэрхийлдэггүй гэдгээрээ адилхан байна. За хоёрдугаар тоглоно гэдэг өөрөө м, яг биднэрт байглаас заяагдсан өгдөл, заяагдмал зүйл байдаг. Хүүхэд эхээс төрөөд тэгээ хинээрч заалахгүйгээр ингээл төрөлхөөс л тоглох дуртай байдаг. Байнга тоглоё, юу тоглох уу, гадаа тоглоё гэж найзуудтайгаа нийлээл өдөржин уйдахгүй завгүй тоглодог штеп. Том хүмүүс ч хүртэл ялгаагүй. Хүзөр, шатар, сакс те, монопол, секвенс, саятан гэл зөндөө олон тоглоомыг ингээд тоглодог. Тоглож байхдаа бүр үнэхээр гоё аз жаргалтай байдаг. Янз бүрийн тоглоом, хоббинд үнэхээр дуртай байдаг. Тэгэхээр тоглоом гэдэг нь өөрөө биднэрт бүр юм байглаас заяагдсан те амьтад хүртэл тоглодог штэ. Амьтны цулцаг хүртэл те. Баагаан бамруушнууд ингээл одоо хоорондоо ноцолдоод баримтат кинон дэр гардаг штэ. Тэгэхээр тоглоом гэдэг бол бидний байглаас заяагдмал зүйл байдаг. Учраас бас нэг одоо учир шалтгаан байх боломжтой. Гуравдугаар тоглоомын дотор ямар ч ингээд асуудалтай гарч исэн одоо юунд ямар ч одоо ялагдал хүлээж тэ одоо үхээд бүр game over болчлоо. Гэхдээ л а миний одоо тоглож байгаа тэр компьютер дээр ингээд тоглож байгаа хүний бие бол зүгээр. Зүгээр л тэр доторх компьютер тоглоомын доторх аватар нь л үхсэн. Гэхдээ буцаагаал амьлуулаад дахиад зодтолцдог ч юм уу, байлдаг ч юм уу эсвэл дахиад даалгавар биелүүлээд тоглодог ч юм уу тийх боломжтой тий. Яг тэрэн шиг а одоо бурхны сургаалуудад болон одоо near death experience гэдээ байдаг шүү дээ. Үхэлтэй нүүр тулаад түр хугацаанд хэдэн секунд ч юм уу үхээд буцаад амилсан хүмүүс юу гэж ярьдаг вэхээр бид нар үхээд амьдрал дуустдаггүй юм байна. Ингээ сүнсэн биеэрээ өөр хэмжээстэд очиод сэрчдэг юм байна гэж team одоо experience team одоо туршлагыг туулсан тухайга ярьдаг team near death experience хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Бас бурхны сургаалд ингээд хүн амьдраад тэгээд энэ амьдралдаа юу үзэж туулснараа ингээд сүнсэн дараагийн төрөлтөө яаж одоо хувирах нь ингээд шийдэгддэг гэдэг ч юм уу тиймэрхүү юм байдаг те. Тэгэхээр эн чинь бас ингээд бидний одоо бодит амьдрал дээр ярьдаг зүйлтэй ойролцоо болж тараад байгаа байхгүй. За дөрөвдүгээр бидний тархины номер 1 үүрэг хүний тархины хамгийн чухал зорилго, хамгийн чухал үүрэг нь аль болох урт удаан хугацаанд амьд үлдэх, урт удаан одоо амьдрах зорилготой байдаг. Тэгээ хүн ингээд тийм аз жаргалтай байх хэсэг нь юусоо хамаагүй. Хүн аз жаргалгүй байсан ч одоо амьдралаа дуусгахыг хүсдэг. Өөрийнхөө амийг аврахын тулд ингээд маш их хичээж одоо яаж зүтгэж байдаг. Яг тэр шиг бид нар ингээд компьютер тоглоом тоглохороо бүр ингээд хамгийн сүүлийн левелийг дуустал нь тийм ингээд гейм өөр болчихгүйх шиг ингээд тоглоал тэр тоглоомын хамгийн эцэст нь юу болохыг ингээд харахыг хүсдэг тийм хамгийн том мангасыг нь дараад тэр тоглоомд ингээд ялахыг хүсдэг. Эцсийг нь үзхийг хүсдэг. Бүх үе шатыг нь давахыг хүсдэг. Яг тэрэн шиг ингээд аль болох удаан өвчгүйхэн шиг тоглох гээд ингээд хичээж тоглодог шиг бид нэр амьдрал дээр яг адилхан бидний тархины хамгийн чухал үүрэг нь биднийг аль болох урт удаан хугацаанд амьд байлгах. Эдгээрээ компьютерийн тоглоомтой бас адилхан байна. 5 дугаарт энэ бас маш чухал бас хамгийн урт учир шалтгаан, урт тайлбартай учир шалтгаан. За хүний тархины 2 дахь чухал үүрэг. Сая ихнийх нь болохоор аль болох урт удаан хугацаанд амьд байх гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр 2 дахь чухал үүрэг нь юу гэдэг вэ гэхээр үр удмаа үлдээх, нөхөн үржих. Тийм ч учраас хүний тархинд либидо гэдэг нөхөн үржихүү бэлгийн харилцааг хариуцдаг маш чухал тийм том хэсэг байдаг. Энэ генетикийн хувьд бодож үзэх юм бол өмнөх 1-р үүрэгтэйгээ яг адилхан шин чанартай байдаг. Хүн аль болох урт удаан хугацаанд оршин байж амьдралыг туулахыг хүсдэг шиг генетик өөрөө өөрийгөө удамшуулаад аль болох урт удаан хугацаанд энэ ертөнцийн оршин тогтнож ингээд эцсээ хүртэл явахыг хүсэж байдаг. Тийм учраас бидний генетик тийм одоо цаанаасаа ингэж бэлгийн харилцаанд орохыг хүсдэг те. Зүгээр байж байгаа л эрэгтэй хүн эмэгтэй хүмүүс ингээд 5 минут тутамд секстэй холбоотой янз бүрийн бодол ингээд орж ялангуяа эрэгтэй хүмүүс би эмэгтэй хүнийхийг мартчихад яаж ч үсэн эрэгтэй хүмүүс ингээд 5 минут тутамд сексийн талаар ямар нэгэн бодол орж ирдэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол тархинд либидо гэдэг хэсэгтэй холбоотой. Тэгэхээр генетик өөрөө өөрийгөө ингэж удамшуулж те. Яг ингээд бодоод үзэх юм бол ингээд генетик ингээ хүнээр дамжуулаад өөрийнхөө үр удмыг үлдээх замаар мөнх оршихыг хүсэж байгаа юм шиг те. Бүр хэдэн мянган жилийн өмнөх өвөг дээдсийн маань генетик удамшлын мэдээлэл одоо миний биеийн дотор хадгалагдаад байж байгаа.
Тэгээд миний хүүхдүүдэд тэр нь ингээд очсон байгаа байхгүй юу. Тэгэхээр ген гэдэг зүйл өөрөө хүний биеэр дамжин ингээд мөнх оршиж байдаг. Аль болох урт удаан тэгээд хүний удам нь ингээд тасрах хүртлээ эцсээ хүртэл тэр хүн ингээд одоо үр удмаа үлдээхийг хүсэн тэр нь өөрөө ингээд хүн last гэж англиар хэлдэг шүү дээ. Бүр ингээд юм одоо хүнд хуйл тачаал гэж юм байдаг. Секс хийхгүй утгаараа бүр ингээд байж чадхаа болдог ч юм уу эрэгтэй хүмүүс те. Ингээд бүр ингээд бие нь ингээд хэцүүдэд. Тэр чинь өөрөө ингээд үр удмаа үлдээх бүр зайлшгүй шаардлага ингээд хүний тархины хоёр дахь чухал үүрэг болж генетикэндээ генетикийн кодондоо бичигдсэн байгаа учраас тэгж байгаа байхгүй. Тэр шиг генетик ингээд үр удмаараа дамжуулаад нөхөн үрч хүүгээрээ дамжуулаад өөрөө өөрийгөө ингээд улам хүчтэй, илүү их амьд үлдэх чадвартай, илүү өндөр ухамсартай болгож хөгжүүлсээр л яваад байна. Тэ хүн ингээд одоо өөрийнхөө одоо сайн хүнтэй те сайн удмын хүнтэй одоо нийлж сууснараа одоо өөрийнхөө удмыг ингээд илүү сайжруулж илүү их ухаантай одоо өндөр IQ-тэй тий амьд үлдэх чадвар өндөртэй болж ингэж ховсон өөрчлөлтөө энэ ховслын үед үр дүнд ингээ эволюц болоод ингээд амьтнаас хүн хүртэл ингээд одоо ховсцсон байгаа байхгүй тий. Тэгэхээр хүний генетик гэдэг зүйл чинь одоо хүн өөрөө ямархуу амьдралаар амьдрах уу, ямар зан төлөвтэй, ямар хүн болж төлөвшөх үү гэдг нь 50% нь генетикээс шалтгаалдаг. 50% нь орчноос шалтгаалдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр генетик гэдэг зүйл өөрөө бидний удамшлын мэдээлэл бидний амьдралд маш том том үүргүүдийг гүйцэтгэж байдаг. Жишээ нь ямар хэд одоо хэр IQ өндөртэй байх уу, экстраверт төрөх юм уу, интроверт төрөх юм уу? Одоо альва зүйлд ингэж амархан донтдог төрлийн гентэй хүмүүс гэж байна. Донтдоггүй төрлийн гентэй хүмүүс гэж байна. Гадаад үзмж нь ямар байх юм тэ? Заримдаа хүмүүс ингээл нөгөө нэг одоо хуруу муруун дутуу эсвэл илүү хуруу муруутай гэдэг чинь одоо генетикийн хувьд ингээд одоо алдаатай генетикт нь алдаа орсон байна гэсэн үг шүү дээ. Харин ингээд бүр үзэсгэлэнтэй, эрүүл биетэй тийм ингээд төрөлхөөсөө маш үзэсгэлэнтэй тийм царайтай зөв одоо өв тэгштэй тэгш хэмтэй царайтай тийм хүмүүс нь болохоор генетикийн хувьд одоо хүчтэй сайн ген байна гэж үздэг ч юм уу тий. Одоо бүр орчин үед чинь genetic winners гэдэг тийм одоо нэр томьёо хүртэл гарсан шүү дээ. Тийм үзэсгэлэнтэй хүмүүсийг аав ээжийнхээ хамгийн хөөрхөн юмудын түүгээ төрсэн хүмүүсийг generic winners гэж нэрлэдэг шүү дээ. Яг тэр шиг ингээд генетик өөрөө өөрийгөө ингэж мөнх оршуулж өөрөө өөрийгөө улам хүчтэй, улам ухамсарын дээд түвшинд ингэж хүрэхийн тулд он удаан жил оршин тогтнож тэр нэг одоо тоглоомын эцсийг үзэхийн тулд ингээд тархин дотор либидо гэдэг маш чухал тийм хүн үрч хүмүүсийг ингээд бүтээчихсэн байгаа байхгүй. Амьтад хүртэл байдаг. Тэгэхээр хүн болгон одоо юу яадаг штэ тий. Хосын харилцаанд секс маш чухал үүрэгтэй. Үгүй ээ тийм чухал биш ээ гэж хоорондоо ингээл яриаал ингээл нэг тийм санал зөрөлтөө өмөрлөлтөө болдог штэ. Тэгэхээр ухамсар нь одоо сайн хөгжөөгүй гэх юм уу? Одоо хүн болгоны ингээд өөр ухамсартай байгаа. Зарим нь ингээл өөр өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах чадахгүй зодоонуудаа хийдэг хүмүүс байна. Харин ухамсар нь өндөр хөгжсөн хүмүүс бол тиймэрхүү одоо ийм зодоонуудын хэрүүл маргаантай зүйлд тэр болгон оролцоод байдгүй гэдэг ч юм уу те. Тэгэхээр ухамсар нь ингэж нэг тийм одоо өндөр хөгжиж чадаагүй генетиктэй эрэгтэй хүмүүс яадаг вэ гэхээр тэгж одоо сайн хөгжөөг хүмүүс өөрөө ухамсаргүйгээр ингээд сексийн төлөө амьдраад байгаагаа өөрөө ч мэддэггүй. Өөрөө ч тэрийгэ мэддэггүй. Ухамсартай өндөр хөгжсөн хүмүүс бол ингээд одоо секс гэдэг зүйлийг ингээд арай өөрөөр хардаг ч юм уу те. Харин ухамсар нь тэгтлээ хөгжөөгүй хүмүүс болохоор өөрөө ингэж сексийн төлөө амьдраад байгаагаа өөрөө хүртэл ухамсарлаж чаддаггүй. Жишээлх юм бол зарим эрэгтэй хүмүүс эд хөрөнгө, гоё машин, албан тушаал, эрх мэдлийн хойноос бүр ингээд улаар нь зүтгэдэг тий. Наана болохоор тийм ажил хэрэгч, амбицтай, тийм амжилтын төлөө ингэж явдаг тийм хүн юм шиг ингэж харагддаг. Өөрөө бас тэгж боддог. Гэхдээ яг бүр хамгийн цаатлын учир шалтгаан нь болохоор эмэгтэйчүүдийг өөртөө татах. Аль болох олон эмэгтэй хүнтэй унтах тийм зорилготой. Тэрийгээ ил ингэж ярьж явахгүй шүү дээ. Өө би олон эмэгтэйтэй унтахын тулд өөрийгөө мундаг харагдуулахын тулд эмэгтэйчүүдийг татахын тулд би ингэж эрх мэдэл албан тушаалын хойноос эд хөрөнгөний хойноос би ингэж явж байгаамаа гэдгээ ил хинч хэлэхгүй шүү дээ. Гэхдээ хамгийн цаад зорилго нь зарим эрэгтэйчүүд бүгднгийнх нь гэж хэлээгүй шүү. Яг юм секс хийхин төлөө тэр нь бүр цаана одоо
ийм генетикийн далд хумсарсан ингээд захирагдаад яваад байгаа байхгүй. Тэр нь ингээ өр удмаа үлдээх гэдэг тархиных нь хоёр дахь үүргээ ингээл генетикийн далд хумсанд биелүүлэх гээд байхад тэр хүн өөрийгөө би бол амбицтай, амжилттай гэдэг ч юм уу те. Эго нь өөрийг нь тэгж хуурж байгаа байхгүй. Тэр дэлхийд даяар бүр ийм нийтлэг нэг юм ойлголт байдаг шүү дээ. Олон эмэгтэй хүнтэй унтсан эрэгтэй бол маш мундаг залуу те. Тэгээд тэр эрэгтэйчүүд нь ингээд мундаг болох гээд тий амбицлаад яваад байдаг юм шиг. Тэгээ энэ цаанаасаа ингээд далд хумсартаа удирдахсан. Хумсар нь ингээд сайн хөгжөөгүй байгаагийн шинж байгаа байхгүй. Хумсар нь хөгжих тусмаа хүн чинь энэ сексийн ийм дур хүсэл юм илүү сайн удирдах чаддаг болно шүү дээ. Тэг хэрвээ энийг бид нар ингээд төрөүний компьютерийн тоглоомтой ингээд зөвлөд генетикийн тулаан генетик хоорондын өрсөлдөөн гэж үзэх юм бол хэн нь илүү хүчтэй амьдрах чадвартай болж хувьсаж удаан жил оршин тогтнох вэ гэдгээ ингэж үздэг тийм өрсөлдөөн юм шиг ингэ санагдаж байгаа. Өөр одоо удмын хүмүүсийн тий. Тэгэхээр хэн нь илүү олон үр удмаа үлдээж генетикээ дамжуулж оршин тогтнож чадсан нь яалтагч юм уу тий. Яг тийм юм шиг санагдаад байхгүй. Эсвэргээрээ бас ингэж ярьдэн штэ. Эмэгтэй хүн олон эрэгтэй хүнтэй унтаж бэлгийн харьцаанд орсон бол муу нэр зүгээд үлддэг тий. Тэгэхээр энийг генетикийн үүднээс нь тайлбарлах юм бол хүний генетикийн 50% хүний ямар хүн болж төлөвшөх 50% нь генетикээс 50% нь орчноосоо шалтгаална гэсэн шүү дээ. Шалтгаалдаг гэж үздэг гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр нь генетикийг илүү хүчтэй, илүү амьдрах чадвартай, илүү өндөр түвшний ухамсартай болгож хөгжүүлж чадах тэр генетикийг улам дараагийн next level-д нь улам их юунд хүчтэй ген болгож чадах хэсэг нь ээжээс нь тэр ген хөгжихгүй яг энэ хിവэрээ ингээд дахиад 3 дугаар үеэ дахин тоглох уу эсвэл 4 дугаар үе рүү шилжих үү те левел 4 рүү орох уу гэдгийг нь ээж нь шийддэг болж таарж байгаа хгүй. Тэр генетикийн ааваасаа авлаа тэрийг ингээд өсгөж байгаа хүмүүжүүлж байгаа халамжилж сургаж байгаа хүн нь хамгийн их хүмүүжлэлтэнд нөлөө үзүүлж байгаа хүн ээжүүд нь байдаг штэ. Тэгэхээр тэр генетик дахиад 3 дугаар үеэ тоглох уу эсвэл левел 4 рүү ахих уу гэдгийг ээж нь шийдэж байгаа хгүй. Тэгэхээр биеийнх нь хөгжил нь ааваас ухамсарынх нь хөгжил нь ээжээсээ гэдэг ч юм уу. Тэгэхээр хүүхдийг ингээд тэр удмыг ингэж дараагийн юу руу төвшин рүү аваачих нь ээжээ шалтгаалж байгаа учраас тэр эмэгтэй хүн өөрөө ингээд хэний ч удмыг дараагийн төвшөнд хүргэж чадах тэр нэг хамгийн чухал хүчин зүйл нь болж таарж байгаа байхгүй юу. Тийм болохоор тэр эмэгтэй хүнд зөвхөн өөрийнхөө удмыг хүчтэй болгоод бусад өрсөлдөгчийнхөө удмыг ингэж таслах хүчтэй болох тэр боломжийг нь хаахын тулд тийм яриаг ингэж гаргасан байхгүй. Эмэгтэй хүн олон хүнтэй унтсан бол юу муу бузар юм гэдэг ч юм уу те. Тэр чинь бол үндэ шал худлаа байхгүй. Эмэгтэй хүн бол нэг эрэгтэйгээс хүүхдтэй боллоо. Хоёр дахь эрэгтэйгээс хүүхдтэй болсон ч тэр хоёр хүүхдийг яг адилхан хайрлаж, яг адилхан хүмүүжүүлж сайн хүн болгох тийм хүчтэй тийм инэрэнгүү тийм хүн байгаа байхгүй эмэгтэй хүн бол. Хэний ч хүүхэд байсан өөрөөс нь л төрсөн учраас өөрийн мэд хайрлна. Харин эрэгтэй хүнд тийм хайр байх явдал нь ухамсарын хүчлээс шалтгаална. Ухамсарт ороо хүн байх юм бол өөр хүний хүүхдийг хайрлаж чадахгүй муу хойд аав болоод ингээд зовоно. Тийм зөндөө жишээ бид нар сонсч ирсэн те. Сайн ухамсар нь өндөр хөгжсөн эрэгтэй те, сайн генетик нь хөгжсөн те, сайн ээж аавтай эрэгтэй хүн байх юм бол тэр хүүхдийг яг хүн ёсоор хайрлаж хамгаалж өсгөж чадна. Тэгэхээр тэр тэгэхээр бусад хүний удмыг тэгж сайн ингэж next level-д хөрвүүлэхгүй тулд эмэгтэй хүнийг чи өөр хүнтэй унтах юм бол чи ста бузар шүү гэдэг тийм ойлголт ингээд дэлхий даяар генетикийн өрсөлдөөнөөс болоод үүссэн байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бүх зүйл те хэрвээ юм генетикийн талаас нь ингээд бодоод үзэх юм бол хүний энэ генетик гэдэг зүйл чи явж ер нь бол ганцхан л нэг хамгийн амьдрал үүсэх нэг л эсээс үүсэж хөгжиж байгаа шүү дээ. Хүний бүр ингээ бүх өвөг дээдсийн ингээд бодоод үзэх юм бол Homo sapiens, Neanderthal гэж явж байсан. Шимпанзегаас үүссэн. Тэгээл нөгөө шимпанзен төвлөрөөс үүссэн гэх юм бол хамгийн анхны хөхтэй амьтнаас үүссэн гэдэг ч юм уу те нэг юм харах шиг амьтан
байдаг штэ. Хамгийн анхны хөхтөн амьд. Тэгвэл хамгийн анхны хөхтөн амьд юунаас үүссэн гэх юм бол одоо юу хевлэр анхны хевлэр явууч бас. Тэгвэл хевлэр явууч юунаас үүссэн гэхээр одоо далай доторх загас юунаас үүссэн гэ. Ингээ явсаар хагаад хамгийн анхны амьдрал үүссэн нэг стамптан гэл явдаг штэ. Тэгэхээр тэгвэл тэр нэг стамт юунаас үүссэн гэх юм бол дэлхий ээжээс л үүссэн байгаа штэ. Дэлхий дээр үүссэн. Тэгвэл бид нар дэлхийгээс үүссэн дэлхийн нэг хэсэг юм байна гэж үзэх юм бол дэлхий хаанаас үүссэн юм бэ ингээд нарны аймаг дотроо үүссэн. Тэгвэл нар хаанаас үүссэн бэ гэдэг. Ингээ явсаар хагаад ертөнц хаанаас үүссэн юм бэ болоо явчихж байгаа. Тэгэхээр ертөнц хаанаас үүссэн бэ гэхээр их тесрэлтээс үүссэн. Тэгэхээр бид нар бүгдээрээ квантум физик дээр юу гэж ярьдаг вүлээ? Бүх зүйл энергиэс үүссэн байдаг. Хүний биш ялгаагүй энэ одоо эд зүйлс ширээ энэ чулууч ялгаагүй бүгдээрээ энергиэс үүссэн. Хамгийн дотоод тэр атомын цөм доторх зүйл нь энерги байдаг гэж үздэг те. Тэгэхээр энерги гэдэг зүйлээр ингээ холбож үзэх юм бол одоо их тесрэлт гэдэг чинь маш их энергийн тэм тесрэлт болсон байгаа байхгүй. Яг цөмийн бөмбөг гэдэг одоо асар их энергитэй байдаг шүү дээ тий. Ямар аимшигтай дэлбэрч ямар их тийм хор уршиг үүсгдэг вэ гэдгийг бид нар мэднэ шүү дээ тий. Тэр яг тэрэн шиг тэр цөмийн тэр атомын бөмбөг дотор чинь асар их энергитэй тийм одоо уран гэдэг юм уу байгаа. Асар их энергитэй тий. Тэр нь ингээ бүр маш том дэлбэрэлтийг үүсгдэг. Яг тэрэн шиг их тесрэлт болоход асар их энерги ингээд нэг цэг дээр ингэж төвлөрөөд тэр нь маш том дэлбэрэлтийг үүсгээд тэгээд тэр энерги нь дэлбэрээ тэр энерги нь ингээд цацраа тэгээд одоо бүх ертөнцийг бүтээсэн гэд болж байгаа юм шиг. Тэр бол ингээд бүр маш тийм make sense. Тэгээд бүх зүйлийн дотор энерги оршиж байдаг. Энергиэс бүх зүйл үүссэн байдаг. Тэгвэл тэр энерги яаж үүссэн байж таарах вэ гэдгийг part 2-оос сонсоорой. Удахгүй оруулна. Тэрийг би тайлбарлахын тулд олон хэмжээст ертөнц арга билег гих мэт олон талаас нь ингэж тайлбарлаж надад бол ертөнц тэр энерги яаж тэр их тесрэлт болсон байх уу гэдгийг тайлбарлах 3 янзын өөр таамаглал байдаг. Тэр тухай дараагийн бичлэгээс бүгдээрээ ярилцъя. Энэ хүртэл хамтдаа сонссонд баярлалаа. Баяртай.